Шавын ахын хүмүүс гадагшаа гүүхээр нь барьж ав. Түүний ах аль хэдийнэ нас барчихсан байсан байд. Өмхийрсэн байсан ба хитрхи халуун байсан өдөр им байхгүйгээс болж эцэст нь тэр хүн өгчээ. Шав яг хэний буруутгах ёстойгоо мэдэж байсан юм. Тэр бол түүнийг буудсан шүүчэн байлаа. Гэтэл тэр хүн Шав Лена хоёрын ятгалах давтаж байв. Тэд түүнд өөрсдийгөө ямар их хайрладгийг сануулж тэдний буутахыг хүсээгүй, зүгээр л дээхэ болон түүний хүмүүсийг айлгах гэж буудсан гэж хэлв. Тэд түүнд өөрсдийгөө оруулахыг гуйж орхихгүй бол юу ч хийхэд бэлэн гэдгээ илэрхийлв. Бид хоёр чиний төлөө юу ч хийж чадна гэдгээ ч хэлв. Тэдний хэр их орохыг хүсэж байгаа хараа шүүжэн тэдний дотгош оруулахыг зөвшөөрдөг ч юм уу гэж бодож идэг. Гэвч тэд орж амжаагүй байхад Шав тэдний хүчээр түлхэж орж ирээд ахийнхаа үс хонцон авахын тулд шүүчэнийг алхаар дайрав. Энэ үед шүүчэн миний хаалгыг давсан хинч өвхөн гэж хэлээд бейсболын зөхрөөр Шав шинийг нэг цохилтоор зогсноо. Шаван болон Лена хоёр руу нисэн мөргөж гуруулаа хамт доошоо унлаа. Түүний хэр хүчтэй харсан охид түүнээс айж ойртохыг хүссэнгүй. Шүүчэн тэдэнд нүднээс нь даалт ор гэж тушаав. Тэд ухаан алдсан Шавыг чинэн авч яв. Шүүчэн хаалган дээрээ байрлуулсан зэвсэгтэй хамгаалалтын төхөөрөмж рүү нэг харав. Хэрв тэд яваагүй бол ямар ч байсан үхэх болно гэдгийг хэлдэг. Гадаа зэрэглэсэн тусгай тээврийн хэрэгслүүд шатаж буй гудамжаар зүтгэн зочид буудал руу ирэв. Машинуудын дугуй гинж болон өөрчилж цонхнуудаа дулаалжээ. Ингэснээр аврагчид буудалд хурч буцаад амьд эргэж ирэх боломжтой болсон байд. Нэг машин буудлын өмнө зогсоход хамгаалагч нар хувцастай зэвсгэлсэн хүмүүс гарч ирээд дотгош орж ирнэ. Ли Жанго энд байна уу гэж асуув. Тэр олноос урагш гарч ирэв. Аврагчид зөвхөн түүн дээр л ирсэн байлаа. Тэд түүний хамгаалалтын хувцас өгч өмсүүлээд дагуулж авч яв. Учир нь профессор Ловийн газар зүйн мэргэжилтэн бөгөөд гамшигыг зогсооход маш чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой байдаг. Бусад хүмүүс дургуутсан ойрлж яагаад зөвхөн нэг хүнийг аварч бусдыг нь орхиж байгаа юм бэ гэж асууцгаав. Харин аврагч нар шүн дунд хамгийн хүйтэн үед бусдыг аврах тусгай ажиллагаа эхэлнэ. Та нар Silicon Valley Plaza дээр цугларвал тэнд аврагдана гэж хэлдэг. Ингээд хүмүүс баярлан удахгүй аврагдах юм байна гэж бодноо. Хөөрхийн амтд итгэждэг. Гэвч хүн бүр сэтгэл хангалуун байсангүй. Мистер Сан нэг цэрэг рүү дайрч хамгаалалтын хувцсыг нь авахыг оролдсон ч амархан баригдаж гавлуулахар шахна. Тэгээд тэр Гав Чаныг тэр хувцсыг нь булааж авах гэж тушаадаг. Гэвч цэргүүд тэд рүү буу тулгасан тул хөлж чадахгүй болчихдог. Цэргүүд буцахаар болоход Шав тэднийг зогсоож дээр давхард алуурчин байгаа гэж хэлв. Ленач бас нэмж түүний гар буу би хэд хэдэн хүнийг алсан биднийг ч барыг алчих шахсан гэж хашгирлаа. Тэгтэл цэрэг Шавфины үүнийг шалгахаар шийдэв. Бусд нь түүнийг даалгаврдаа анхаар гэж анхааруулсан ч тэр татгалзсан. Би асуудлыг шийдээд холбоо барина гэж шатаа өгсөд дээш гарч одов. Энэ мөчид Шав баярлаж байлаа. Учир нь шүүчэнийг буудуулж өгвөл үс хонцонгоо авч чадна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Шавфин ерөнхийдөө нууцаар явж байгаад булан байсан гурвамлын ард камер байгааг олж харжээ. Хаалгаа нээгдээд хоёр бөмбөг цуг өнгөрч гарч ирэв. Эхний бөмбөг нь гэрэл засруулж түүнийг түр зур харааг нь сармулжуулсан бол дараагийн бөмбөг нь нулимс гаргаж хийтэй байснаар тэр ханиалгаж бараг л ухаан алдана. Тэр айж анхаарлаа алдаж байтал шүүжин ард нь очиж бейсболын зохиороор цохон газар унтлан зохиж ухаан алдуулж унгаана. Дараа нь Шавфиныг сэрхэд сандал дээр уяатай бандажтайгаа л хамт байдаг. Би энэ хөрсөн санагдана. Түүний цэргийнх нь бүх зүйлсийг нь авч түүний цэргийн таних тамхиг нь ширтэн зогсноо. Шавфин яаж олон хэрэгсэл авч чадсныг нь тайлбарлахад оролцсон ч хүмүүс итгэж өгөхгүй гэж хэлдэг. Шүүчэн түүнийг суулгаж гадуур гарч явахад нь аюулгүй байдлын талаар болгоомжилж сануулв. Тэгээд гадагшаа гаргаад хаалган дээр өрөх бууг идэвхжүүлж болох тулд хэнийг ч араас нь оруулж болохгүй шүү. Тэд нар бэртнэ гэж хэлдэг. Шавфин буудлын лоббид буцаж ирэхэд хүмүүс түүнийг харж олон хүн яаж аврагдах талаараа ярилцсан. Нэг хүн мистер Санд бухимдсан Гав Чаныг зэмлээ. Бусд нь хэнд ч бүү цаад бол бодлоо хэлнэ. Учир нь аврагчид тэдэнд дахиад даалгавар өгч шинэ хүн бүрт туслана гэж хэлж байсан. Шүүчэн буланд харан нуугдаж байлаа. Шүүчэн бүгдийг булангаас нууцаар харж байлаа. Гав Чанг ирж төвчээртэй тайван байхаар хэлж хоол хүнс шиг мөсөн хүн бүзөөлөв.
Гao Chen мөсөнд их дуртай бололтой. Тэр Shu Chen-тэй хилэлцээр хийхээр тохирч түүний алхаасаа илүүтэй мөс солих гэж шийднэ. Gao Chen түр зур Shu Chen-ийн шаардлагыг нь хүлээн авч дараа нь түүнийг алах аргаа боддیں۔ Тэд мөс амтал гидэж байхдаа Мистер Сан мөс идэж байгааг хараад бухимдана. Тэр том хүн доод захиралдаа дараа нь илүү сайхан юм авчирч ир эсвэл чи үхэн гэж хэлээд мөсний хавыг өөрөө аван идэж хэллээ. Тэгээд тэд буланд байх Дайнаг Дианаг харсан. Бусд нь халуун хувцасаа тайлсан байхад тэр бүр хувцастайгаа байсан. Мистер Сан түүнийг шоосон тул Дайна уурлан түүний даргийнхаа нүрийг зогсонж Мистер Сан уурлаж түүний цамцыг ханцуугийнх нь чимээгүйхэн татаж ураад орхичдөг. Дараа нэг тэрх гээд байдаг байхгүй нөгөө та нар ойлгож байгаа. Энэ дээр нь Gao Chen арай дэндүү хүнлэг бус үйл гэж бодсон тулд зогсоож Мистер Саныг зогсоолоо. Gao Chen гинэт огцон муурлаад Мистер Саныг унгасан буудлын лобби дотор байсан хүмүүс айж зочирдно. Дахин хүн алагдсан гэсэн шок болж бүгд чимээгөө болов. Gao Chen хэлэхдээ дэлхий сүрч байна ийм хүмүүс өөхөх ёстой байсан юм эртхэн алдаг байж гэж хэлдэг. Тэр үгэндээ тулгуурлан одоогоор лоббигийн удирдлага гартаа авсан ба хүмүүс түүнийг хэлсний дагуу эсвэл энд үлдэж өгөхгүй гэж хэлнэ маш уртагаар. Shu Chen дээрээс бүх зүйлийг харж байснаа Gao Chen-ыг энэ орон дээрх захирал байсан учраас түүний түргэн олж авахаар болсон гэж бодлоо. Шинэ захирал нь Gao Chen урд нь Shu Chen-ыг өгсөн мөснийг шингэнээс томоор том хундгаар уугаад Лена бас Xiao хоёр түүний хөлд гүйж баг зэрэг ус өгөөч гэж яг л боолшиг гуйж эхлэв. Тэр дэдэнд ус шүршиж дараа нь дагаад чи миний хэлсэн бүхнийг хийх ёстой гэж хэлв. Охтууд газар дээр уснаас болж хоорондоо тэмцэлтнэ. Gao Chen бид явах уу аврагдсан дээр аврагдчих магадгүй очих уу гэж асуухад захирал үгүй гэж хэлв. Учир нь одоо бүх зүйл сүрсэн тул хүн бүр өөрсдийгөө аварч үлдэх хэрэгтэй. Аврах цэг дээр километрийн зайтай хэрвээ тэнд хүрвэл амьд үлдэх магадлал байгаа ч гэсэн маш бага. Харин хүрэхгүй бол ихэнх тохиолдолд өвчөж магадгүй. Тэдэнд хангалттай хэрэгсэл байхгүй тул замд зүгээр сууж байх хүмүүсийг авч явж болохгүй гэж Gao Chen хэлв. Тиймээс тэд хүмүүсийг хориглон заримыг нь Phuket гэж ашиглахаар шийднэ. Шүн дунд хүмүүс Пуужингийн цэрэг рүү алхаж эхэлсэн. Тэд нөмөргөөр бие ороогоод зам руу гарч явлаа. Хүмүүс модон талхтай гуталтай явж байсан халуун асфальтан дээр алхахад маш хэцүү байв. Нэг эмэгтэй модон талхан дээр эвгүй гიშгээд унаад халуун газар түлэгдэж бусд нь түүнийг орхин ургаш явна. Ийм аюултай үед хүн бүр амьд гарах эсэх нь тодорхой бус тул биенийхээ төлөө цаг гаргах боломж ер нь байхгүй байдаг. Тэр үед өөрийгөө хамгаалах нь илүү чухал гэж бүгд бодож байлаа. Бүгд л амьд үлдэхийн төлөө тэмцэж байсан юм. Лена Xiao хоёрч бас өөрсдийнхөө бүтээж аваад явахаар бэлдэж байлаа. Зочид буудлын ердөө 2 хоног хүрэлцэх жижигхэн амттан байсан тул тэд аврах цэг очих хүснээрээ идэж чадна гэж догдолж бодож мөрөөдөж байв. Гэтэл явахын өмнө Xiao бүтээг ээлгийн буулаагаа Gao Chen бидэнд хоол өгсөн тиймээс шууд явах хэрэггүй. Надад жаахан хөвгөлдөөч гэж хэлээд Xiao-гийн хувцсыг нь уурж эхлэв. Хоёр охин түүнийг өрөөнд осны дараа болох юм болъё гэж гуйж уйлж эхэлнэ. Энэ бүхнийг Shu Chen дээрээс харан ажиглаж байсан ч өмнөх амьдралдаа тэрч бас аврах цэг рүү явсан ч хинч түүнийг хүнжил авч явахыг хэлээгүй. Тиймээс ердөө 1 км зам байсан ч олон хүн халуун тухайн андад замдаа нас барсан байжээ. Харин энэ удаа түүний өгсөн зөвлөгөөнөөс болж илүү олон хүн аврагдах боломжтой болсон. Тэгвэл тэр ир инээж та нар юунаас айж байгаа юм бэ? Энд чинь сүнсч байхгүй гэж хэлэх үед хоёр зомби шил хаглан буудлын лобби руу дайрж орч ирэв. Gao Chen болон бусад хүмүүс айж хашгирлаа. Шоу тэднийг хазуулбал өөртөө зомби болж хувирах болов уу гэж айв. Gao Chen тэр муухай дэрийг барьж яваа зомбинууд руу шидэв. Зомбинууд хөрмөгс түүний арьсан шатаж эхэлсэн юм. Энэ бүхнийг харсан Shu Chen эцэст нь доош бууж оролцохоор шийдлээ. Нуруундаа катана сэлэм үүрээ та нар зайгаа тавь гэж хэлв. Бусад нь түүнийг гайхаж харсан ч Gao Chen түүнийг гараад хүснээ хий гэж тушаав. Тэрнээс хойш түүний алдаад өөртөө дуусгах гэж бодож байлаа. Shu Chen зомбинуудыг ажиглав. Өмнө амьдралдаа нарны гэрэл зохицсууд өөрчлөгдөж жинхэнэ зомби биш робот демон гэж нэрлэгддэг зүйл болсон байсан юм. Тэд вирус тараагүй харин амьд байсан үеийн багахан дурсам сэтгэлээ хадгалдаг.
Мистер Сан Гоучийн урд нь хөнөөсөн тул тэр өшөөгөө авах хүсэлтэй Дрофт демон болжээ. Тиймээс Мистер Сан шууд Шу Чен рүү биш харин өөрийг нь хөнөөсөн Гоу Чен рүү дайрав. Харин Дэгийн болохоор Шу Ченийг буудсан байсан тул тэр шууд Шу Чен рүү дайрчээ. Дэгийн гараараа савчин дайрахад Шу Чен амархан бултан тэгээд тэр Мистер Сан руу давтаж катанагаараа шууд толгоорыг дүрж дундуур нь хуваана. Мистер Сан өгөхөд биенээс нь жижигхэн ягаан таст гарч ирэн. Шу Чен урд нь гэс гараад өмнөх сүрэл Шоу Чен энэ тастыг авч хүчтэй болсон байжээ. Мистер Сан үргэлж энэ тастыг өгөхдөө гаргадаг байна. Энэ бол хүний ер бусын хүчтэй болгодог кристалл нуклеус юм. Одоо тэр таст Шу Ченд ирэв. Өмнөх одоо байгаа хүчүүдийнх нь нэг нь энэ тастнаас болсон. Тэр чадлаа сайн. Тэгэхээр Шу Чен хүч чадлаа улам сайжруулах боломжтой болов. Тэр тастыг амгацаа Дэвидийг уурлаж түүний зүг ухсхийн гэхдээ Шу Чен туулахын оронд зүхтаж Дэгийг даван үсээ шат руу бун газарлаа. Түүний зорж ирсэн зүйл нь аль хэдийн гарт нь орчихсон учраас үлдсэн ажлыг нь Гоу Чен болон бусад нь хийх ёстой гэж бодлоо. Шау захирлаа гаргаж аваад Дэг рүү шидэв. Дэгийн хүний түүний зомби ахтайгаа хамт усыг нь илдэв сав руу шахав. Дараа нь тэр бусад зэвсэг хайж товтлогоог нь хамгаалж тулдаж эхлэнэ. Шу Чен тастыг харин уусгаж өгнө. Өмнөх амьдралдаа ийм жижигхэн тастуудын зарим нь хачин амьтдаас гардгийг тэр мэднэ. Хэн нэг нь тэр тастыг цэвэрлэн шууд амаараа залгивал хүчрхэг ич эдийн хүчтэй болно. Шу Чен тэр тастыг аяар руу хийхэд тэр зүгээр зайжилж уугаад нэг дор нь хүчтэй болон хувцс нь хайлах мэт тасарч их өвдөж орилоод газар унжээ. Доош харахад Дэгийн зомби байдалтайгаар үхсэн мэт харагдав. Гоу Чен уурлаад толгой дээр нь гიშгээд хөдөлгөөнгүй болохыг харж тэгээд тэдний усыг нь бүр мөсөн алдсан байдаг. Усны нөөцгүй босон тул Лена аврах цэг рүү гүүх оролдлого хийнэ. Гэтэл нэг гэр түүнийг бариад хэрвээ гүүх гэж оролдвол хөлөглийг чинь хайрж орхин шүү гэж сүрдүүлв. Лена тэднийг өршөөл гуйж хоол ол бүхийг гуйлаа. Тэр хэрэгтэй хэрэв үүнийг хийх юм бол Шу Чентэй тэмцэх арга зааж өгөх гэж амлана. Тэр түүний яриагийн сонсоод тэр юу гэж хэлхийг яавчлан асуухад Лена хэлэхдээ Шава болон Шу Чений хуучин сүуд бүсгүй X гэж хэлв. Хэрвээ тэр Шу Чений хаалган дээр дайрвал тэр хаалгаа нээгээд тэдэнд боломж олгоно гэж хэлв. Энэ санаа тэдэнд таалагдаад Шавыг баривчлав. Гэхдээ эхлээд тэр Ленад хоол өгөх хэрэгтэй болсон юм. Шинэхэн мах хэрэгтэй гэсэн хөлдөөгчний мах аль хэдийн мууцсан тул боломжгүй бай. Гоу Чен санаа олж бусдад ирчүүл Ленаг барьж тэдэл хэлэхдээ хэрвээ тэр махыг үнэхээр хүсэж байвал нэг өөр замаараа бүгдээ олж болох юм байна гэж хэлдэг. Шоу Чен хурдан ойлгов. Тэд түүнд өөрийнх нь ихч дээрээ ямар нэгэн муу юм хийлгэх гэж байгаа юм байлээ л дээ. Шоу Чен түр чимээгүй бодсныхаа дараа Ленаг руу ойртож гараараа түүнтэй ярилцаж бид чи ихчдүү шүү дээ гэж муухайгаар инээж хэлв. Үртэл болгож сануулж байв. Гэхдээ бусад хүмүүс тэдний үгэнд итгэлгүй байв. Тэдний нэгэн Шаугийн шүүмжлэн саяхан тэр өөрийнхөө ихчийг золиос болгох санал тавьсан учраас итгэхгүй байгаагаа хэлдэг. Тэгээд Шау Чен гартаа ойрхон байсан утгыг бариад Ленагийн зүг рүү эвгүй алхнаа. Тэгээд цаашаа юу болох бол те улам сонирхолтой болно, улам л хэрцгий болно. Тэгээд та бүхэнд таалагдж байгаа бол таалагдж байна гэвчээд залхуу хүмүүсүүд нь тэг үсэг хүчээрээ.